Төрийн дээд шагнал алтан гад солонгоор шагнал суваа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар говийн их дархан цаазад газрын хамгаалтын захиргааг үүсгэн байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан тус газрыг алтан гад содонгоор шагналаа. 1975 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн 84-р зарилгаар байгуулагдсан тус байгууллага дэлхийд эхний 10-т багтах томоохон экосистемийг бүхэлд нь буюу манай орны хамгийн өргөн уудам газрыг хамран хамгаалдаг онцлогтой. Монголын говийн бүсийг хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унган төрхөөр нь хадгалах, ховор амьтан ургамлын зүйлийг хамгаалах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ач холбогдлоороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгддэг говийн их дархан цаазд газрын хамгаалтын захиргааг төрийн дээд шагнал алтан гад содонгоор шагнах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх илгээлт ирүүлсэнийг ерөнхийлөгчийн хамгын газрын дарга үйлс төгөлдөр уншиж, шагналыг тус газрын сүлд туганд зөвлөө. Мөн үеэр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар тус шагнал нь байгаль орчны салбарт анх удаа олгогдож буй төрөөс өгч буй нэр хүндтэй шагнал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэн баяр хүргэсэн юм а. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч байгаль орчны салбарт ач холбогдол өгж энэ үнэлэмжийг ач холбогдлыг өндөр түвшинд хүргэж байна гэдгийг бас илэрхийлж байгаа ийм сайхан үйл явдал болж байна гэж бид ойлгож байгаа. Тусгай хамгаалалтаа газарнуудад болон энэ байгаль орчны газарт ажиллаж байгаа бүх байгаль хамгаалагчдад 1 жилийн хугацаатаагаар бүгдэнд нь улсын байцаагчийн эрх олгоно гэдгийг зарлаж бас хэлсэн. Бусад одоо хууль эрх зүйн салбартаа давхарж байгаа давхарлуудыг арилгах энэ чиглэл рүү эрх зүйн өөрчлөлтүүдийг хийгээ ажиллая гэсэн ийм чиглэлээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд одоо мацалаа баагаан амьдрах орчныг сайжруулах тэр дундаа судалгааны ажлууд маш их хийгдэж байна. Амьдрдаг гол том баян бүрдүүдийн иж бүрийн судалгаа хийгдлээ. Мацалаа баагаан одоо амьдрах орчны нөлөөллийн талаар автомат камер тавьж байна, хүзүүч тавьж байна. Шууд одоо бодит байдлаар усан дээрээ ирж байгаа давхцлыг харахаар ингээд шууд гар утаснаас үүсэх ийм боломжуудыг бас нэгэд ажиллаж байна. Говийн их дархан цаазд газар байгуулагдсанаас хойш говийн их дархан газрыг хөгжүүлэх, дахин утагшуулах, их говийн экосистем болон түүний шүхэр зүйлийг хамгаалах, говийн баавгай хавтгай тэмээ үржүүлэх, Монголын унган байгалийн хүлцэл, тогтворчлтыг хангах зэрэг олон улсын болон үндэсний хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр ажлын үр дүнд өнөөдөр 350 гаруй дахиадуу, 52 мазаала баавгай, 500 гаруй хавтгай тэмээ, 11,000 орчим хулан адуу, 8,000 орчим харсүлт зээр их нутагта 9 төсөн үржиж, тогтвортой өсөлттэй байгааг Монгол улсын болоод дэлхийн олон орны судлаачид тогтоосон байна. Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амжиргааг дэмжих, байгаль хамгаалалт тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучдын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурчлагын ажлыг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг харуулж байгаа юм а. Тэдний оролцоог хангах